Соёлын яам байгуулагдан үйл ажиллагаагаа явуулаад 1 жил 4 сар болж байна. Энэ хугацаанд бодлогын шийдвэрүүдийг гаргаж зорилго чиглэлээ тодорхойлох, хүний нөхцөлд чадахжуулах, соёлын үеийг хамгаалах, соёлын бүтээлч үеийг хөгжүүлэх, ажилтан уран бүтээлчдийг дэмжих зэрэг олон талт үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна. Үүнээс гадна засгийн газрын 168 дугаар тогтоолоор 21 аймагтаа соёлын салбар нэгжтэй болсон байдаг. Иймээс соёлын яамнаас санаачлан орон нутгийн харьяа байгууллагын үйл ажиллагаатай танилцах, тулгамдж буй асуудлыг сонсох, мэргэжил арга зүйгээр хангах, мөн цаашдын зорилготой төлөвлөгөөг танилцуулах зорилгоор соёл урлагийн байгууллагын менежментийн чадхыг бэхжүүлэх, бүсчилсэн уулзалт сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга оюун бэлгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж, аймгийн соёлын байгууллагын 120 ажилтныг хамруулсан уулзалт зохион байгууллаа. Тэгэхээр өнөөдрийн бидний энд хүрэлцэн ирсэн хамгийн гол шалтгаан бол нэгдүгээр бол засгийн газрын 168 дугаар тогтоолын хэрэгжилт хангаж соёлын нэгжийг үүсгэн байгуулад энэ байгуулсан соёлын нэгжийнхаа чиг үүрэгт соёлын салбарынхаа бодлого үйл ажиллагаа ямар хэлбэрээр цаашид явах вэ гэдэг бүгд зүйлийг тодорхой болгож өгч байгаа ийм чухал ач холбогдолтой. Мөн соёлын тухай хуулийн шинжилсэн найруулгаар 2022 оны 1 сараас эхлэн соёлын салбар босоо удирдлагатай болж байгаа. Өөрөөр хэлбэл соёлын сайд 8 21 аймгийн бүх соёлын байгууллагууд болох соёлын төвүүд, театрууд, номын сангууд, музейг босоо удирдлагаар удирдана гэсэн үг. Тэгэхээр энэ том бүтэц бий болж байна. 400 гаруй байгууллагууд соёлын салбарт орж иж байгаатай холбогдуулан бид нэг бодлоготой байх хэрэгтэй. Бүх бодлого байна соёлын нэгжид ойлгомжтой байх хэрэгтэй. Тийм учраас юу хийх ёстой вэ гэдэг яамныхаа стратеги төлөвлөгөөг танилцуулж байна. Ингэснээр 22 оноос эхлээд манайх улсын хэмжээнд соёлын бодлогыг мөрч саадгүй түгэх юм хамгийн чухал ач холбогдолтой. За түүнээс гадна бүсчилсэн энэ байдлаараа он дуустал манай яамны удирдлагууд хуваагдаад аймагуудаараа ажиллаж байна. Яг газар дээр нэрш нөхцөл байдалтайгаа танилцах, тэгээд тэдэнд тулгамжийн асуудлуудыг сонсох, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн хуваалтанд тэр асуудлуудыг шийдвэрлэж эренблээд оруулах тий. За мөн яг газар дээр нь мэргэжлэр зур хангах. Өнөөдөр яг бодит байдалтай номын сан ямар байна? Номын сангийн хүртээмж ямар байна? Ямар менежментийн алдагдaltaй болоод номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо багасаад байна. За мэргэжлийн урлагийн байгууллагын чадвар ямар байна? Ямар уран бүтээлчнэр дутуу байна? Ямар ур чадвар дутуу байна? Ямар хөгжим техник гэрс дутуу байна гэх мэтчлэн яг нарийн мэргэжлийн арга зүйгээр хангах Монгол Улсын соёлын үе үндэсний төвийн захирал, Бугтхан музейн захирал, за найруулагч Наранбаатар гэх мэтчлэнгийн яг мэргэжлийн хүмүүс маань өөрсдийн бэрхшсэн байгаа. Ерөнхийдөө бол Ховд аймгийн хэмжээнд нийтдээ соёлын салбарын 19 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Хөгжим драмын театр, төв номын сан, музей, сумдын соёлын төв гэсэн ийм үйл ажиллагааны хүрээнд үйл ажиллагаанууд маань зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр энэ соёлын салбарт маань 180 орчим соёлын ажилтнууд ажиллаж байна. 180 орчим соёлын ажилтнаас 140 соёлын ажилтан бол заавал мэргэжлийн байх ёстой ийм шаардлага байгаа. Энэ 141 мэргэжлийн боловсон хүчин байх ёстой эдгээр ажилтнуудаас маань 48% нь мэргэжлийн бус байгаа. Тэгэхээр энэ 48% нь мэргэжлийн бус хүний нөөцөө хэрхэн мэргэжлийн болгох вэ? Мөн манай мэргэжлийн театрын уран бүтээлчтэй яаж мэргэжлийн болгох вэ? Мөн яаж мэргэжлийн зэрэг дэвийг нэмэгдүүлэх вэ? Мөн сум бүхэнд яаж соёлын үеийн мэргэжилтний орон тоог батлуулах зэрэг эдгээр үйл ажиллагаанууд бол биднэрт нийт тэргуунд чухал байгаа. Дээр нь бас аймгийн хэмжээнд соёлын хэлтс байгуулагдж байгаатай холбоотойгоор яг ямар чиг үүргийн төрийн албан хаагчдыг авч ажиллуулснаар тухайн аймагт маань илүү өгөөжтэй үр дүнтэй үйл ажиллагаа явагдах юм бэ гэдэг дээр бид нар бодлогоо тодорхойлоод ажиллаж байна. Уулзалтаар соёлын яамны 2021-ээс 2021 оны стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө, түүндээ суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээ, соёл урлагийн салбарын төсвийн шинжилэл зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэж сан солилцлоо. Мөн Ховд аймгийн соёлын хэлтэс, хөгжимтэй драмын театр, музей, номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Ховд аймгийн хэмжээнд соёл урлагийн салбарын 19 байгууллагад 180 гаруй хүн ажиллаж байна.